Хөл бөмбөгийн дугууланд 19 сурагч хамрагдах ба тэдгээрийн насаар нь ангисныг давтамжийн хүснэгтээр харуулва. Хэрэв тэдгээрийн дундаж нас нь 10 ба 10-аас 12 настай хэдэн сурагч дугуйланд хамрагдсан бэ гинэ. За тэгвэл нийт давтамжийн тоо нь 19 байх ёстой. Яагаад гэвэл нийт 19 сурагч оролцсон гэсэн. За энэчнээс тэгвэл А, Б хоёрын нийлбэр нь болохоор биднэрт 10 болчих гэсэн. За бид нар тэгвэл арифметик дундаж гэж бас байна. Арифметик дундаж нь 11. За эхлээд арифметик дундажийг олох юм бол завсрын дундаж утгыг давтамжийн тоогоор нь үржүүлээд хооронд нь нэмээд нийт давтамжийн тоо байна гэсэн үг. Тэр нэмэх нь 14 хуваах нь 2 үржигдэх нь Б нэмэх нь 14 дээр нэмэх нь 16 хуваах нь 2 үржигдэх нь 1. За 1 хуваах нь нийт давтамжийн тоо буюу 19. За ингээд хэд гарч явах ёстой вэ гэхээр арифметик дундаж нь 11 гарах ёстой. За нэг эмэгтгэжих юм бол бодчих юм бол юу болох вэ гэхээр 11 А дээр нэмэх нь 13 Б тэнцүү 122 болно гэсэн. За бид нарт энд А, Б хоёрын нийлбэр 10 байгаа гэхээр А дээр нэмэх нь Б тэнцүү 10. За энэ систем тэгштэглээс бид нар бодоод А-г олоход хангалттай гэсэн. Бидний олох зорилго болохоор 10-аас 12 насны энэ хэсгийг олно гэсэн. За энд хэдүүлээ А-г олохын тулд 2 дугаар тэгштэглийг хасах 13 үржүүлээд хооронд нь нэмчихье. За тэгвэл 11 А дээр нэмэх нь 13 Б тэнцүү 122. За энд хасах 13 А-гаас хасах нь 13 Б хасах нь 130. За хооронд нь нэмлээ. Энэ хоёр хооронд орогдно. Энд хасах 2 А буюу энд тэнцүү хасах 8. За тэгштгэлийн хоёр талыг хасах 2 туугаа өгчхоор А тэнцүү 4 гэсэн. За 4 гэдэг маань бид нар 10-аас 12 настай сурагч дугуйланд хамрагдсан байхаар 4 сурагч байна гэж C хариулт.